OKR Mongolia бүгдийг нь биш, чухлыг нь хэмж. KPI бол ерөөсөө хаана явж байгаа, бид нар хийж байгаа үйл ажиллагаанууд нь хаана явж байгаа гэдгийг хэмждэг тийм. За OKR болохоор гүйцэтгэлийг сайжруулах тал руу явдаг. За тэгвэл одоо нөгөө бизнесийн хэвийн үйл ажиллагаа, business as usual гэдэг тийм. Хэвийн үйл ажиллагаанд явж байхад зүгээр ажлаа хийгээл байдаг тийм. Хийж л байхад бидний одоо үр нөлөө, үр ашиг нь бол 20% тал байж байгаа. 80% гүйцэтгэл гаргаад 20% л ашиг олдог тийм. За тэгвэл одоо бид нар яг нөгөө байгууллагынхаа стратеги төлөвлөгөөрөө тэмүүлсэн тий одоо нөгөө өөрсдийнхөө алсын хараараа тэмүүлсэн ажлуудыг орхигдуулад байдаг. Одоо байгаа байгууллагууд ердөөсөө ихэнх нь бизнесийн хэвийн үйл ажиллагаагаа хангаал яваад байдаг. Одоо тэгвэл энэ OKR орж ирснээр яах вэ гэхээр өсөлт рүү тэмүүлсэн энэ ажлуудыг хийгээч. Зөвхөн үйл ажиллагаагаа хэвээ явуулахаас гадна яг юу хийх юм бол энэ байгууллага өшөө цаашаа өсөх гээд байна гэдгийг л гаргаж ирж байгаа. За тэр ажлыг хийснээрээ ердөөсөө бүх ажлын 20%-ийг нь хийн. 20% дээр нь төвлөрнө. Өснө тий. За тэгвэл 20% дээр нь төвлөрчөөд харин тэрний үр ашиг нь бүр 80% дээрээ байна. Тий. Тэгэхээр бид нэр ердөөсөө 20% үйл ажиллагааг явуулаад 80% ашиг олно гэсэн үг байгаа байхгүй байгууллага. Хамгийн сүүлд уншижсэн тий. Тэгэхээр тэрэн дээр search engine гэдэг одоо Google-ийн гүйцэтгэх захирал байгаа. Тэр урд нь нөгөө search engine зүгээр ажилтан байхдаа инженер байж байхдаа ямар ажил хийсэн бэ гэхээр Google-ийн хайлтын систем биш үү те. Одоо бид нэг шууд юмнуудаа бичиж хайдаг. Тэр хайлтын системийг бий болгосон. Тэр хайлтын системийг бий болгоё гэсэн. За тэрүүнийг бас өшөөд дахиад цаашаа сайжруулъя гэсэн те. За тэр сайжруулахдаа яг юу хийсэн бэ гэхээр тэр хуудсыг эргүүлэх тэр хугацааг одоо сэтгүүлийн ингээд хуудсыг эргүүлэхлээр нэг хугацаа орд юм байна л да. 1 секунд юм уу те. Секунд 1.5 секунд гүд ч юм уу тийм ордог байх нь. Тэгэхээр Google-ийн тэр хайлтын системийг нэг хуудас эргүүлэхээс илүү бага болгоё гэсэн. Аахгүй зүгээр бодит сэтгүүлийг. Тэнгүүд тэр нь яасан бэ гэхээр 1.1 секунд болно хайлтын систем. Коннект дараал 1.1 секундын дараа дараагийн хуудас нь гарч ирдэг. Нөгөө хайлт нь ингээ гарч ирж байдаг. Тийм болгоё гэсэн. Тэрэндээ ч хүрсэн. Тэгэхээр ердөөсөө зорилго тавина гэдэг бол тий ямар үр дүнтэй байлгамаар байгаа гэдэг нь ердөөсөө гарч ирж байгаа. Тэгэхээр энэ OKR бол ердөөсөө байгууллагын тэр үйл ажиллагааг яг юу хийвэл сайжрах вэ гэдгийг хамгийн чухлыг оноод энэ хамгийн чухал дээр нийт ажилтнуудаар бөөнөрөө ингэж үйл ажиллагаанд нь оролцоод энэ одоо гүйцэтгэл бий болно гэсэн үг байгаа байхгүй юу? Тэр хайлтын системийг бий болгоно гэсэн ийм зорилт тавьсан, тий? Зорилго тавьсан. Тэр хайлтын систем нь бий болцсон. Одоо тэгвэл яах вэ? OKR аргачлаар ингээд явсаар хагаад нөгөө хайлтын системээ бий болгоод одоо 80% гүйцэтгэл ингээд гараад ирсэн. Одоо дэлхийд даяар тэр хайлтын системийг бий ажиллуулад идэг болчихлоо шүү дээ. Тэр OKR байсаар байх уу? Тэр зорилго нь ингээд байсаар байх уу? Одоо тэр зорилго нь бэлчлээ шүү дээ. Тэгвэл яах юм? Дахиж шинэ өсөлт рүү тэмүүлсэн өөр зорилго гарч ирэх нь тий. За тэгвэл нөгөө search engine чинь юу болох нь вэ? Тэр нь одоо бий болцсон юм чинь тэр нь business as usual болоод ирж байгаа байхгүй юу? Тэр нь одоо байнгын хэвийн үйл ажиллагаанд орсон юм чинь business as usual. Тэр нь ингээл заавал явж явах хэрэгтэй энэ бизнесийн хэвийн үйл ажиллагаа заавал явж явах хэрэгтэй. За тэгвэл одоо тэрний дараа ямар зорилго тавих вэ? YouTube-ыг бий болгоё. Тэ? YouTube гаргаж ирээ. Тэгээд тэр YouTube-д яаж хүрэх вэ гэдэг зорилтуудаа тодорхойлцоод тэрэн дээр хүрчих юм бол одоо буцаад нөгөө YouTube чинь хэвийн үйл ажиллагаа болоод төвчнө гэсэн. Ингээд нөгөө байгууллагын үйл ажиллагааг сайжруулах одоо тийм зорилтууд тавиад тэр зорилтуудаа биелүүлээд олуулаа нээж биелүүлээд биелүүлсэн зорилтуудаа хэвийн үйл ажиллагаа болгоод ингээд яваад байна гэсэн байна. Тэгэхээр бид нэр энэ OKR гэдэг энэ системийг бий болгосноор байгууллага байнгын өсөж нөгөө дэвчгэн байна тий. Дээрэс нь энэ хэвийн үйл ажиллагаа ч гэсэн бас явж байгаа юм. Тэгэхээр байгууллагуудаас ингээл асуудаг л дээ бид нар ингээл энэ хэвийн үйл ажиллагаа явуулж хахад айгүй их ингээд завгүй байж тээ яаж энэ OKR-лыг бид нар орох юм бэ? Өөр ямар ч арга байхгүй тий. Бид нар заавал энийг хийжээж байгууллага өснө дэвжиж одоо тэр зорилготой хүрэх алсын харандаа хүрэх гэдэг байна. За тэгвэл энийг зөвхөн бизнесийн хэвийн үйл ажиллагаа явуулаад хахад хэзээ нэгэн цагт бас адилхан давбарах боломжтой юм байна шүү дээ. За тэгвэл бидний нөгөө OKR хэрэгжүүлэх шалтгаан бол төсөөл энэ байгаа юм.